Сайн байцгаана уу Hexet podcast-аар өнөөдөр Melissa Caddick-ийн талаар ярилцах болно. Эхлээд хэргийн ерөнхий ойлголттой босныхан дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Melissa Caddick 1971 оны 4 сарын 21-нд Австралийн Сидней хотод төрж өссөн. Тэрээр ахлах сургуулаа төгсөөд коллежид нарийн бичгийн чиглэлээр суралцж эхэлсэн ч сургуулаа төгссөн эсэх нь тодорхойгүй. Хожим нь хүмүүст технологийн их сургуулийн санхүүгийн чиглэлээр төгссөн гэж хэлсэн байдаг. Melissa машин ачилт тусламж үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан ч хөрөнгө оруулалтын банкнд ажиллах боломж гарснаар ажлаасаа гарсан. 1998 онд хамтран ажиллагч нь тэрнийг даргийнхаа гарын үсгийг дуурайлган 1000 гаруй доллар луйвертаж авсан голж мэдээд асуудалгүй шууд ажиллаа өгвөл мөнгөө өөртөө үлдээж болно. Цагдаа дуутахгүй гэж хэлсэн байдаг. Melissa ч зөвшөөрсөн. Дараа нь ING Group-ийн Wise Financial Service хэмээх газрын санхүүгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд $750,000 зээлж компани 25% хувьцааг худалдаж авсан. Хэсэг хугацааны турш ажлын ур чадварт нь удирдлагууд нааштай хандаж байсан ч огт дүрм журм мөрдөхгүй байгаад нь санаа зовниж $750,000 нь буцааж өгөөд мөр мөрөөхөөг санал тавьсан байдаг. 2000 оны 4 сард Melissa Tony Caddick хэмээх залуутай гэрлэж 2006 онд хүүтэй болсон. Энэ хугацаанд Tony хуулийн зэргийг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Госууд 2010 онд Британи улс руу нүүж тэндээ суурьсан ч Melissa-д таалагдаагүй уйдаж эхэлсэн. Тэрээр нөхөртөө өөрийн санхүүгийн ур чадварыг сайжруулж Швейцарт болж байгаа арга хэмжээнд оролцмоор байгаагаа хэлсэн. Харин тэрээр Швейцар руу яваагүй Парис руу явж үсчнээр ажилладаг Энтони Колита хэмээх залуутай уулзсан. Энтони Австралийн Сиднейгээс гаралтай бөгөөд Melissa-гаас 11 насаар дүү. 2012 оны 1 сард нөхөр нууц амрагтайг олж мэдээд Melissa-тай нүүр тулахад тэрээр дансан дах бүх мөнгийг улайлгаад хүүгээ аваад Сидней рүү нүүсэн байдаг. Melissa хүмүүст хэлэхдээ Тони гэр бүлийн хүчрхийл хийсэн гэж хэлсэн. 2013 онд хосууд албан ёсоор салж жилийн дараа Энтонитэй гэрэлсэн. 2012 оны хавцаа Melissa өөрийн санхүүгийн зөвлөх фирмээ байгуулж Fonzi схемээ үүсгэн хэдэн жилийн турш хөрөнгө оруулагчдаас хэдэн сая долларыг завшиж эхэлсэн. Хожим нь цагдаа нар мэдээлэхдээ барагцаалаа 60 гаруй хөрөнгө оруулагчтай байсан бөгөөд ихэнх үйлчлүүлэгчтэй Melissa-гийн дотны гэр бүл найз нөхд нь байсан. Тэрээр хөрөнгө оруулалтын гэрээгээ хийхдээ Австралийн санхүүгийн үйлчилгээний лиценз албан ёсоор аваагүй ч хууль бусаар өөр хүний лицензийг ашигладаг байсан. Арилжаанд уламжлалтаар хөрөнгө оруулалт хийсэн ч зөвхөн өөрийнхөө нэрээр хийж ногдол ашгаар амьдралынхаа хэв маягийг сангуулжуулахад ашиглаж эхэлсэн. Melissa хэнд ч хар төрүүлэхгүй нэлээд урт хугацаанд явж чадсан байдаг. Нэг удаа тэрнийг нэг үйлчлүүлэгч нь 2.8 сая долларыг буцааж өгөхийг хүсгэд ямар ч асуудалгүй буцааж өгсөн. Melissa сар бүр мөнгөний наривчилсан тооцоолол хийж байсан. Тэрээр шинээр хөрөнгө оруулагчдыг хүлээж гэж байгаад хэрвээ хэн нэгэн гарахаар бол оронд нь оруулж байсан. Үүгээрээ байнга бэлэн байдгүй ганцхан олдох боломж мэтээр итгүүлж мөнгөний завшдаг байсан. Melissa-д Сиднейн зүүн талд 7 сая долларын байшин амьдардаг байсан. Энд ажиллаач хийдэг. Тэрээр өндөр өртөгтэй амьдралын хэв маягаар амьдарч, үнэтэй машин тэрэг унж, тансаг зэрэглэлийн хувцас, үнэтэй идэл хэрэгжилж байсан. Melissa-гийн оргил үе бол 2017 оноос 2020 оны хооронд байсан бөгөөд тухайн үед American Express картны хуулган дээр дурдсаар Dior дэлгүүрээс $230,000, үнэт эдлийн дэлгүүрт $180,000 зарцуулж 2009 оноос хойш дэлхийд даяар нийт 25 удаа аялсан байдаг. Melissa нөхөртөөгөө өөрсдийн тансаг амьдралын хэв маягт жилд $600,000 зарцуулдаг байсан. Эдгээр тансаглал, бизнесийн амжилт, гаднаас нь харахад сайн мэт харагдаж болох ч асуудлууд араасаа урган гарч ирсэн. Хүмүүс өөрсдийн хөрөнгө оруулалтанд сэжигтэй зүйл ажиглаж албаныханд мэдэгдснээр мөрдлөг эхэлсэн байдаг. 2020 оны 11 сарын 11-нд цагдаа нар Melissa-гийн гэрт нэгжлэг хийж компьютер, утас, овоолсон бичиг баримт, $1 сая үн бүхий хувцас, гутал, үнэт эдлийг хүрээ авч 12 цагийн турш нэгжлэг хийгээд оройн 7 цагт явцгаасан байдаг. Харин маргааш өглөөний 5 цаг 30 минутанд Melissa гэрээсээ гараа явсан. Хүүн хаалга дуурах чимээнээр ээжигээ гарлаа гэдгийг мэдсэн ч нүдэрээ хараагүй. Melissa-гийн утас цүнхэн гэртээ байсан болохоор ойр зур гүйхээр гарсан гэж ойлгосон байдаг. Melissa-гийн нөхөр Энтони Melissa-г алга болсноос 30 цагийн дараа цагдаад мэдүүлсэн. Ингээд алга болсонтой холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн. Melissa-гийн зарим найзууд нь хэлэхдээ
хэн нэгний оролцоотой алгуулсан. Мелиса хизээж гэр бүл найз нөхдөд орхиж явахгүй гэж санаа зовж эхэлсэн. Мөрдөн байцаагч нар хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэх гэсэн ч тухайн өдрийн бичлэг бичигдээгүй. Камер ажиллагаагүй болж таарсан. Ингээд олон хүмүүсийн санаа зовнил хардлага болон хувирч эхэлсэн. Хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалтын дансаас шалгаж эхлэхэд тэдний данс устгагдсныг олж мэдээд лувирдуулснаа мэдсэн байдаг. Хожимын цагдаа нар хөрөнгө оруулалтынхаа хохирогчд барагцаалаад 25 сая долларыг алдсан талаар мэдээлсэн. Харин нөхөр болох Энтонигийн хувьд байдал тун муугаар эргэсэн. Учир нь Мелиса бүх гэр бүлийн зардлыг төлдөг байсан. Тэрээр ажилгүй үсчин заримдаа DJ хийдэг байсан бөгөөд заллингийн хэрэгээс болж Мелисагийн бүх хөрөнгө банкны дансыг царцаасанд тэрээр хэлэхдээ өөрийнх нь дансанд одоо $1 л байна гэсэн. Шүүхээс түүнийг өөрийн гэсэн орлогогүй санхүүгийн хувьд хараат байсан гэд ойр зүрийн хэрэгцээнд 7 хоногт $800 улсаас түр хугацаанд өгөхөөр болсон байдаг. Энтони өмнө нь маш өндөр зарлагтай амьдардаг байсан. Хувийн сургууль $40,000 төлж 7 хоногт дэлгүүрээс $500 хүнс авч $60 тамхин зарцуулж $19,000 түрээс нь төлж Мелисагийн эцэг эхийн байшинд $5,000 төлдөг байсан. Энтони эхнэрээсээ 7 хоногт гарын мөнгө гэж $5,000 авч сүүлдээ $17,000 болгон өссөн байдаг. Мөрдөн байцаагч нар Мелисаг өөр улс руу нэрээ өөрчил зугтаасан байх гэж үзсэн ч бодит байдал дээрээ эсэргээрээ болж таарсан. 2021 оны 2 сарын 21-нд Сидней хотоос 400 км-ийн зайд далайн эрэг дээр амарч яваа хүн нэг гуталтай хөл олсон. Ингээд ДНХ-гийн шинжилгээгээр Мелисагийнх болохыг баталгаажуулсан байдаг. Мөрдөн байцаагчид хэрэг болсон өдөр Мелисаг осолдож усан дунснаас хөл нь хөвсөөр ийм хол ирсэн байх боломжтой гэж үзсэн. Гэхдээ зарим хүмүүс тэрнийг одоо хүртэл амьд байгаа ч гэж үздэг. Гэхдээ Мелиса өөрийн өглөө хуурамчаар үлдэхэр тийм зоригтой гэж бодохгүй. Хөлөө дастан гэдэг тийм ч амар зүйл биш. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Цагдаа нар байшинд нэгжлэг хийж үзэхэд Мелисаг маш тайван байснаас гадна нэгжлэг хийх хугацаанд түр унтаад ч авсан гэдэг. Тэрээр нэг удаа найзтай хэлэхдээ би өөрийнхөө амьдралыг дуусгахаар болвол хадан хавцал байх болно гэж хэлсэн байдаг. Зарим хүмүүсийн хардлагаар Мелиса үнэхээр үхэхээр байсан болвол яагаад хяналтын камерт үзэгдэхээс айхгүй гараад ирэх ёстой гэсэн. Гэхдээ эндээс тэд нэг зүйлийг анзаарахгүй байгаа нь Мелиса амиа эвгүүтэх болон зүхтаах дээр өөрийн сонголтоо нээлттэй байхыг хүссэн байж болно. Мелиса ойр дотны хүмүүс найз нөхөд гэр бүлийнх нь хүйтэн сэтгэлтэй хүн гэж боддог. Учир нь тэрний үйлчлүүлэгчдийн нэг настай эцэг эх нь сая гаруй доллар өгсөн байдаг. Магадгүй Мелиса өөрийн лууртай гарц гаргалгаа явандаа олчихно гэж бодож байсан. Гэхдээ Фонзи схем үүр дүргэлжилтгүй. Тэрээр нэгээс нь аваад нөгөөд нь өгч хойд хормоогоо аваад урд хормоогоо нөхөн гэдэг шиг явсаар агаад шинэ хөрөнгө оруулагч байхгүй бол мөнгөний их усөр байхгүй болж ирсэн. Энэ бол ямар ч доктортой хөрөнгө оруулалтын хэлбэр биш. Өссөн хүсээгүй нурж унахал байсан. Гэхдээ эндээс хамгийн гол асуулт бол Мелиса мөнгө боломж байсаар байтал яагаад амиа хорлохоор болов? Тэгэхээр Мелиса өөрийн лувер өөрийн амьдралын хэв маягийг өөдрөгөр харж байсан. Үүнийгээс доктортой авч явж чадна гэж бодож байсан. Гэхдээ бодит байдал хаалгын төгшөж цагдаа нар хамыг юмыг хураа авч цуу яриа удахгүй тарж эхлэн гэдгийг мэдэж өөрийгөө буруутан болж шорон цуун гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Тэрээр хүмүүсийн нүдэнд амжилттай яваагаа харуулахыг хүндлэл хүлээлгэхийг хүсэж тэрэндээ ч хүрч чадсан. Гэхдээ үнэн ил болоход хүмүүс тэрнийг өмнөх шиггээ харахгүй. Ялангуяа ойр дотны найз нөхөд гэр бүл нь тэрнийг дахиж сайнаар хүлээж авахгүй. Тэрээр өөрийн гэрээслэлтэй хамаатныхаа хүнд байшингаа үлдээн гисэн байсан ч үнэн хэрэг дээрээ байшин нь түрээсийнх байсан. Тэрний өмч биш байсан. Үүнийг харахад хэсэг хугацаанд ч гэсэн сайн хэрийг авахыг хүссэн бололтой. Тэрээр цаг хугацаа хожиж, хоошлуусаар, аргалсаар байсан ч энэ нь үрд үргэлжлэх боломжгүй байсан. Харин Мелисагийн нөхрийн хувьд хойволдаанд оролцохоор хангалттай ухаалаг биш гэж цагдаа нар шууд хэлсэн байдаг. Бусад хүмүүс харин тэрнийг харагдаж байгаагаас илүү ухаантай гэж сэрддэг. Магадгүй тэр эхнэрээ юу хийж байгааг мэдэж байсан. Цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө 30 цагийн дараа өгч хамгийн сүүлд эхнэртэйгээ хизээ уулзснаа санахгүй утсын хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Тэрээр эхнэрээ алга болохдоо өмссөн хувцсыг хэлж гүүхээр гарсан гэсэн ч эхнэр нь 4-7 хоногийн турш гүүгээгүй байсан.
Эсвэл нөгөө талаараа Энтони зүгээр л хит тансаг амьдралдаа умбаж хаанаас мөнгө орж иж байгааг мэдхийг хүсээгүй. Мөнгөө аваад үрхийг л бодож байсан байх. Гэхдээ Мелиса гэр бүл ойр дотны бүх хүмүүстэй лөөврө хэлээгүй байхад нөхөртөө ч гэсэн хэлээгүй байх боломжтой. Мелисагийн хувьд бусад хүмүүсийн анхаарал, бишрлийг хүртэхийн тулд хүн хуурж лөөвр хийсэн ч хамаагүй байсан. Асуудал үүсгэхээс сэргийлж томоохон байгууллагууд ч гэсэн тэрэндээ орооцлохоос татгалзсан. Тэрээр өөрийн лөөвр болох хөрөнгө оруулалтын компани байгуулж тансаг амьдралаар амьдарч төсөөллийг хүмүүст хүргэж байсан. Энэ төсөөлөлдөө өөрөө ч төрсөн бололтой. Тэрээр эцэст нь бүх зүйл ил болгоод үнэнтэй нүүр тулж атлуулж амьдрахыг хүсээгүй. Насан туршлаа чичлүүж амьдарч байснаас нэг мөсөн дуусахыг хүссэн. Понза эсгэн бол хизээ нэгэн цагт нурж унах нь тодорхой, ойлгомжтой зүйл байсан. Өөрөө ч тэрийг мэдэж байсан. Харин Мелисагийн амьдрал лөөвр шиг хурдан мандаж, хурдан бөхлөө. Өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.